За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээд миний бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бүгдээрээ гоё сабан дараад, лайкан дараад яваарай. Тэгээд энэ аккаунт цаашдаа илүү гоё хөгжөөд, илүү олон бичлэг сонирхолтой кино контент эсвэл тэ аним ч юм уу манга ер нь ингээд жоохон олон тал руугаа задраад явах болохоор ер нь илүү цаашдаа идэвхтэй хөгжөө явах болохоор тэгээд сабан дараа, лайкан дараарай. Тэгээд миний бичлэгийг үзэж аваад баярлалаа. Найзуудтай шеэрлж аваад баярлалаа. Тэгээд лайкан дараа. За тэгээд хэдүүлээ. Манга руу орцгоё. Умардын элдний томог. За яаж эхэлдэг вэ гэвэл те манай хишгэ чи хинбэ гэснээр үзэгдэл эхэлдэг. Тэнгүүтээ те манай ингээд сүхээ тэр 7 жилийн өмнө умардын тэнгэрлэг бүлгэмийг хянж байсан салааны дид ахмад байсан. Тэр мантхагийн талд орж байна. Миний таамаг зүв байж жамуу хоо мо тэнэг новш би чамаас аваачлаг хүмүүсийг эсэлсүүл гэж байхад чи ийм хэрэггүй юм хийгээ явж байх гэжтэй. Дээрс нь чи ийм өрөвдөлтөй байдалд ороод бүх юма хэлчихсэн. Би хөхлөө холбооны бүх хүнийг хянж байдаг байж би тэдний хит өндрөөр үнсэн байна. Би дэндүү хайхрамжгүй, дэндүү хинэггүй, дэндүү анзаарахгүй байж. Тэнгүүтээ шууд туслах руу те. Жамуу хоогийн хөхлөө холбоонд байсан бүх бичгэрэмтийг устгах гэсэн туслах нь мэдлээ хадагтай. Тэнгүүтээ шууд шинээрөө хандаал. Оюун шим хөхлөө холбооны бүх гишүүд жамуу хоогийн талаар чимээгүй бай гэж хэл. Тэр одоо бидэнтэй холбоогүй бид түүнийг огт мэдэхгүй гэсэн ч хишээ те. Надаар хийлэх гэж үү? Цоон шим хэри гэдэг ингээ ер нь бол хишгээ надаар хийлэх гэж юм гайхтай. Гэсэн ч хишгээ хурдан хийн үү? Би эхлээд нөхцөл байдлыг аль болох дарах хэрэгтэй. Гэхдээ мөрдөн байцаах албан шалгах эхлбэл хөхлөө холбоонд байсныг олж мэдэх нь ердөө цаг хугацааны асуудал. Тэр хувийн шалтгаанаар санаандгүй мантхайд орооцолцсон тодорхой байна. Тэр мантхайг хэн гэдгийг нь мэдэхгүй алуурчдын бүлгэм хөлсөж тэнэг зүйл хийсэн. Энийг болж гэж хараад миний эсрэг ашигласан хүмүүс танайг л хөхлөө холбоог зогсоох санаатай байгаа. Тийм биз гэл манай 3 нүдэд эрдэмтэн рүү хардаг. Тийм үстэй 3 нүдэд эрдэмтэй гэсэн чинь манай жамаа бол үзнэ хараад инег гэсэн чинь би чиний юу хийснийг харлаа. Хийсэн зүйлийг чинь хүлээн зөвшөөрье. Гэхдээ би зүгээр суухгүй шүү. Харж бай. Чи удахгүй миний төлөвлөгөөг харах болно гэсэн чи жамаа бол манай эрдэмтэд ороогоо хөдлөөл. Үгүй шүү. Үгүй. Шоу дуусах арай болоогүй байна. Дахиад өөр зүйл би шоугаа ухаалаг үзэсгэлэн хишгээ минь ингээл энэ өөр ингээд дотоох ингээд хүнээ ингээд барьж дийлэхгүй мөрнө. Царай мараа амар. Тэгэл манай хоёр энийг л ингээл дээр дарсныг язаанч хараал. Тэгээ үзэгдэл манай сумья гэж сүхэ ах руу шилждэг хаа. Тэгсэн чинь те байцаан шийдэх салааны удирдагч те. За бид энэ хоёрын мэдүүлгийг бүлгэмийн удирдагч мантхайг өөрийн мэд хамгаалсан гэдгийг харлаа. Бид түүний олон хүн ядсан гэх хэргийг гэм буруугүй зарлаж байна. Хөрдөн байцаах алба энэ хоёрыг гянданд хий гээл. Тэгэл манай нөгөө хоёрыг алуурчин те. Нөгөө хоёрыг маань аваа явдаг байгаа. Тэнгүүт те чи төв тэнгэрлэг нийтлийн мэдээллийн байгуулалт энийг болох тагнуулын албаны удирдагч сүхэ гэсэн байхаа. Чи яагаад энэ хүнд тусалж байгаа юм гэсэн чинь шууд сүхэ. Төв тэнгэрлэг нийтлэл хядлага үйлдсэн маш том гэмт хэрэг биз. Харин энэ чин муухай алуурчин бүлгэм хөлсөж аллага үйлдэх оролцсон. Ухаал улмаар гэмгүй үнийг алуурчин болгож гянданд хийлгсэн. Тиймээс би эзнийхээ төлөө энэ хэрэгт оролцож байна гэсэн чинь өө түнхээр. Эзэн чи ямар үр дагавартай зүйл хэлж байгаагаа мэдж байна уу гэсэн чинь. Үр дагавараа би хинээс ч илүү мэдэж байна. Бас цаашдын зам амаргүй байхыг ч мэдэж байна. Тэгэл манай сүхэгийн өнгөрснөөр бодлоор үргэлжлэдэг байгаа тий. Цаана тий. Утгагүй юм. Тэр үнэхээр амархан бууж өглөө. Удахгүй шүүх хурал болно. Өмнөх явдал болон одоо болж байгаа зүйлсээс та нар мэдсэн байх. Буруу хүчийн хүүг гэдэг нэгэн бол миний эзэн гэж зүтгэж буй хүн. Түүний төлөө би дэлхийд хэн гэдгээ харуулах цаг нь ирсэн бололтой. Би хизээж үхэхээ мэдэхгүй аюултай амьдралаар амьдрах болно. Би үргэлж бусдаас зүхтана. Та нарт ч бас аюултай. Хэдий би чадваргүй удирдах байсан ч намайг дагаж ирсэнд баярлалаа.
одооноос өөрсдийнхөө амьдралаар амьдрах гэсэн чинь өөдөл нь бүгд малгайгаа яал. Удирдахчаа үгүй ахаа юу гэсэн үг вэ? Бид таныг олж ирээд юу гэж аниргүй өнгөрсөн та мартаа юу? Юу гэж андгаа өгснэг та мартаа юу? Та тэр үед бидэнд ертөнцийн хамгийн том урагч болоод байгаа зүгтаж аюулгүй амьдралаар амьдрчиж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн бидний амнаас ямар ч үнцэнгүй болж өглөө хүлээн хэвтэхдээ бид таны ачаар л амьд гарсан болохоор би таны хөдлөө амьдрна гэж тангараг өргөсөн. Хэрвээ тэр таны эзэн бол бас бидний ч гэсэн эзэн гэсэн үг. Таныг өгсөн ч амьдрсан ч бид эцээ хүртэл таныг дагах болно гэсэн чинь манай сүхэ те ийм хэлэх хэрэггүй. Муу золигнуудаа за яах вэ? Биднийг аваад ир нөгөө хоёроо те эзэн дээрээ очие гэж бүгдэнд нь хэлээл тэгэл явдаг. Тэгсэн чинь манай үзэгдэл манай те мантха зөвхөн ойрлоо те мантха маань зүхээ дайчин эзэнтэй та дэлхийд хин гэдгээ зарлалаа. Би ч бас өөрийгөө танд зүтгэх бахархалтай ч гэдгээ зарлаж байна. Тэгсэн чи цаансан те ман сүхээ муу новш би түүнд итгэж маш их нууц мэдээлэл агуулсан. Тагнуулын албыг хариуцуулсан байхад надаас урууна гинэ. Чи энэ бүх хугацаанд үнэхээр сайн нууж байна ч харж л байгаарай сүхээ гэл амар хараад ангитаал. Тэгсэн чи нөө тэргүүн сайд нөгөөтг нь хараад тэгэл үзэгдэл манай мөнгөний илт рүү харсан чи мөнгөний илт те тэргүүн сайд руу харж чадсан. За тэр төв дүнгэрлэгийн нэгдлийг улсын алгад гин буруугүй гэдг нь батлагдлаа. Аниргүй шөнтөө өгсөн хуульцсан умардын тэнгэрлэг бүлгмийн залгамжлагч бид одоо чамайг урагчийн хүүг хэргийг хэлэлцэх болно. Тэгэл ер нь бол мантахаар гардаг мантахад те бас гэмт хэрэгтэн жинвол гэл манай мантахад жөөрөхөө гэмт хэрэгтэн биш гэхгүй гэсэн ч мантахад тийм ээ. Миний эцэг хизээч аниргүй шөнтөө хуульдаж байгаагүй. Тиймээс би урагчийн хүү биш. Энэ бол хизээч үнэн болохгүй гэсэн ч нөгөөтгөн те. Чи умардын тэнгэрлэг бүлгмийн аниргүй шөнтөө хуульцсан гэдгийг үгүйсгэж байна уу? Гэсэн чинь манай мантаа миний эцэг шудраг үннээр амьдарч ямар ч аюулын өмнө өвдөг сөхөрж үзээгүй хүн байсан. Төв нутгийг түүнээс урвж түүний гүтгэнд доромжилсан гэж байна. Хэтрүүлэх хэрэггүй шүү мөнгөн хилтэй амар хардаг. Умардын тэнгэрлэг бүлгэн төв нутгийн хэдэн үеэрээ хамгаалсан. Умард нутгийн цаг агаар хахир хатуу болохоор хизээч тухтай амьдарч үзээгүй. Гэсэн ч бид тэр хараалт нутагт байж төв нутгийг хамгаалсаар л байсан. Умардын тэнгэрлэг бүлгэн 100-аас удаа хугацаанд төв нутгийг хамгаалахын төлөө тусаа урсган тулалдсан. Тэрний ачаар л та нар амар тайван амьдарсан. Харин та нар л дотроо хагаралтаж хуваагдаж хүч чадлын төлөө тэмцэж эхэлсэн. Тийм байж одоо бидний аниргүй шөнтөө хуульсан гэхгээ юу гэсэн ч нөгөөдөнтэй хөө юм уу умардын тэнгэрлэг бүлгмийн өмнөх удирдагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Төв тэнгэрлэг нэгдэлч үүнийг баталсан. Чи болсон зүйлийг үүсгэх байна уу гэсэн ч мантахаа. Наадхыг чинь төв тэнгэрлэг нэгдэл зохиосон юм. Наадах чинь юу ч батлахгүй. Харин ч умардын тэнгэрлэг бүлгмийн өмнөх удирдагч урууж түүнийг гүтгсэн. Ер нь бол ингээ мантагийн аавас урууж түүнийг гүтгсэн гэж манай мантаа. Тэгдэг. Тин чи уруулт гинэ. Ха. Гэсэн манай мантаа шууд энэ хоолой чи гэж тэгсэн чичээ. Чиний тажигнсан танилцуулга болон сүртэй үгсийг би маш сайн сонслоо жаалаа. Гэсэн чинь тэ Ёнчохоо гэл ер нь манай мантаа хараал зогсч байдаг байхаа. Гэсэн чинь нөгөө тийм хүмүүс хараал тэ байцаараа эн чин хуучин умардын тэнгэрлэг дөрвөн эзэдийн нэг одоогийн дээд элтний сайдын удирдагч Ёнчохоо биш үү? Тэр бүр элдэн биенийхээ нэг хэсэг болтлоо элдтэйгээ уус нэгдсэн төвшин хүрсэн гэсэн. Тэр төвшин хүрэх элдээ өөрөөсөө ялгаж мэдрэхээ болдог гэсэн. Ёнчохоогийн нүд би бүх хөдөлгөөний туйлын төвшөнд хүрж элдний хамгийн хүчтэй техник эзэмшсэн. Түүнийг би өөрөө доомогт элд болсон гэсэн үг. Ийм хүн гараад ирлээ гэсэн чи мөнгөний элт бүр амар инээ гэл. Тэнгүүд бүгд сонс. Тэр бол умардын тэнгэрлэг бүлгмийн түүхийн амьд гэрч умардын тэнгэрлэг бүлгмийн дөрвөн багны нэг умардын тэнгэрлэг дөрвөн эзэдийн нэг цайзын удирдагч Ёнчохоо гээд бид урагчийн хүүг аниргүй шөнтөө өгсөн хуульдсан гэх нотлогоотой боллоо. Танд даатахаа цайзын удирдагчаа гэж мөнгө илтж хашаарсан чинь нөгөө тэнтэй
Эндээс би зохицуулъя. Амьдрах ямар шуухан байв да жаалаа. Хэрвээ би чи амьд байсан юм бол яагаад дээд элдний цайзад ирээгүй юм гэсэн манай мантай. Би завгүй байсан юм. Ён ахаа гэж нөгөөдөнтэй ойлголоо. Чамд санаа зовж байлаа. Над дээр ирсэн бол би чамайг халуун хоолтой утаж утгах байсан. Би хоолны төлөө амиа эрсдэлд оруулмааргүй байна. Чамд тиймхэн ч зэрэг алах уу? Би өдөө хүртэл болгоомжтой амьдарч ирсэн гэл манай хоёр амар сүртэй зогсчтой. Тэрийг нь манай зүхээ хараад гайхалтай. Энэ хоёр өрдөөл ярилцаж байхаа эргэн тойрных нь агаар эртээ мэт санагдчих байна. Гэсэн чи манай те эрдэмтэн бодсон ёсоор Янчуухан хүрээд ирлээ. Бэлдээрээ гэсэн чи нөгөө Янчуухан шууд тийм анхаарав. Тэгэхээр чи төв тэнгэрлэгийн нийтлээ Умардын тэнгэрийн дөрвөн эзэнтэй хойволдон Умардын тэнгэрлэг бүлгмээр сурууж бүлгийг устгасан гэх юу гэсэн чи манта. Ахаа 10 жилийн дараа уулзчихад гуравч өөрийн амаар үннийг хэлэхэд миний зүрх хэмтэрч байна. Гэсэн чинь жаалаа. Би нэгэн цагт Умардын тэнгэрлэгийн нэгдлийн нэгэн хэсэг явлаа. Би бүлгмийн удирдагч Жинүүг хинээс ч илүү хүндэлдэг байсан. Гэхдээ түүний энерги шүнт өгсөө хувилдсан гэх үннийг сонсоод би цөхрөлт автсан. Би түүнийг ятгах гэж хэдэн өдөр хичээсэн ч чиний эцэг бүлгмийн удирдагч Жин миний үгийг огт сонсоогүй. Чиний эцгийн мунхаг шийдвэрээс болж Умардын тэнгэрлэг бүлгэн унсан. Гэтэл чи 10 жилийн дараа эцгийнхээ алдааг давтах гэж чиний судсаар аргагүй л урагчин цус урсаж байгаа юм байна да. Төв нутаг чамаас эргчлөөтэй явж байгааг харахыг хүссэн нэг ч байхгүй. Чиний төлөө л ингэж хэлж байна. Одоо ч ойлгохгүй. Тулааны урлагаа устгаад Умард нутагт очиод чимээгүй амьдар. Тэгвэл бид чиний амийг хэлтрүүлээ өршөөе. Чи надад дургүй байсан ч чиний ахын хувьд хийж чадах хамгийн сүүлийн зүйл энэ байна. Миний хэлсэн чи. Ён ахаа. Миний эцэг үнэхээр энерги шүнтэй хувилсан гэж юу гэсэн чи нөгөө чич ингэж асууж байна гэж юу. Ёнчойхоо миний нүд рүү хар. Тэгээ дахиад хэл гэсэн чи. Жаалаа. Чи яаж намайг алах хүслээ харуулж чадж байна аа. Би мэдэж байсан. Өтгөрийн нудрах Жоо хүн та хоёр манай бүлгмийн сүрлийг эхлүүлсэн. Юун утгагүй юм яриад байгаа юм. Хэр удаан үннийг нуух гэв. Чи булан чахагдсан дими юм яриад эхлэх шиг боллоо. Гэсэн чи араасан. Жончойхоо энэ хин бэ гэсэн чинь нөгөө сүүлд нөгөө эрдэмтний маань гэх тээ очиж уулздаг дөрөв мөчгүй хүн ингээ ардаа ингээ цуулгацсан ер нь гараад ирдэг баха. Тэгээ нөгөө хүнийг нь Мантахагийн хэлсэн үнэн тэр хэр удаан үннийг нуух гэв. ертөнцийг хуурах гэж хийсэн бүхний энд зогсоо гэж нөгөө нийлдэг. Гэсэн чинь тэ Мантахаа шууд юу санны үрд байгаа тэр арай Умардын тэнгэрлэг бүлгийн бичиг баримтын болон нууцыг хадгалагч нууц үүсийн танхимын удирдагч Дон Хапён тэр яагаад ийм болчихсон байдаг билээ гэсэн чинь нөгөөт нь те Дон Хапён тэр яаж амьд байгаа билээ би өөрийн гараар түүнийг гэсэн чинь нөгөөт хаахаа уулзаагүй удлаа шүү элдний хаанаа би чамд хуурдаж эцэст нь чиний гарт ийм болж хаягдсан Дон Хапён байна элдний хаан Ёнчууха тэнгуүтэй шууд нөгөө хүний ингээд өнгөрсөн рүү шууд үргэлжлэдэг баха. 10 жилийн өмнө бүлгмийн удирдагч Жин амиа өгүүлчихсэн тэр өдөр 10 жилийн өмнө нэг хүн над дээр чимээгүй ойртож намайг уруу татсан. Хэн нэгэн надад Умардын тэнгэрлэг бүлгийн дөрвөн үеийн удирдагч Жин Хаохоо энерги шүнтэй хувилдаж байна гэсэн бичиг баримт үзүүлсэн. Тэр бичиг баримтыг Элдэт хаан Ёнчойхоо чи бичсэн. Чи надад үүнийг төв тэнгэрлэг нэгдэлд мэдэгдэж төв нутгийн хүмүүстэй нэгдэн Умардын тэнгэрлэг бүлгмийг хаахыг санал болгоод хариуд нь надад өндөр албан тушаал хөрөнгө мөнгө амласан. Умардын тэнгэрлэг бүлгмийн удирдагч чи ийм зүйл хийхгүй мэднэ. Тэр бичгийг чи өөрийн зорилгод тааруулан бичсэн байсан. Гэхдээ тэр үеийн Умардын Бүхлийн нутагт амьдрахаас бүр залхаад байсан. Төв тэнгэрлэг нэгдэл амьд үлдэхийн тулд үүрэг хариуцлах маш хүчтэй ухамсарласан байх ёстой. Гэсэн ч миний сул дорой бодлоос бүхнийг нураасан. Зүрхний минь хүнд байсан
дулаан гэрт амьдрах, амар тайван амьдрах, хуваа хичээсэн хүсэл минь Нончоохоо чамаас болоод хяналтаас гарсан. Тэгчил би нууцаараа болгоомжгүй шийдвэр гаргасан юм. Тэр хуурамч бичиг болон умардын тэнгэрлэг дөрвөн эцэдийн хүч энэ бүхнийг эхлүүлсэн. 100 жилийн түүх үнэхээр амархан үгүй болсон. Тэр шөнө бүлгэн өдөртөгч чи амиа өгөтгөн умардын тэнгэрлэг бүлгэм тарсан. Чи ямар ч эргэлзээгүйгээр нууц үйлсийн танхим бүх бичиг баримт бас тэнд байсан бүх хүмүүсийг намайг эргэлзэх зүйлгүйсэн. Элтийн хаан гууж байна. Намайг битгий халаач. Намайг амьд үлдээл би энэ нууцыг авсандаа аваад орох болно гэж хэлсэн чинь өөдөн шууд бүгний зуруугаар шууд бүрэн мөчөнд тастаал. Эцтэй тэгэл ингэж л би хаягдсан. Өөдөн энийг яа шууд яасан сонирхолтой түүх зохиогоо вэ? Та нар яаж миний өмнө хотол үгээр намайг гүтгэж чадж байна? Та нарын үгэнд итгэх хүн байна гэж бодоё. Би тэр өдрөөс бүх баримт бичгийг шатааж Домпиохоо амийг өөрийн гараар авсан. Гэтэл тэр яаж амьд байгаа билээ гэж санаа зовлоо. Гэсэн чинь өөдөн Элдийн хаан яагаад надад умардын тэнгэрлэг бүлгийн нууц бичиг баримт хийдэг хариуцуулсныг мэдхүү гэсэн өөдөн яагаад энэ зөвхөн бүлгийн удирдагчийн л мэдэх нууц болохоор чи ч яаж мэдэх билээ? Би маш онцгой чадвартай. Бас тэр чадвараа би өнгөрсөн 10 жилийн турш чиний бүтээсэн хуурамч бичгийг хадгалсаар ирсэн. Би ядуулсан тэр өдөр намайг аварсан үл таних хүн чи яаж ийм өдөр ирнэ гэж мэдсэн юм бэ? Гэл нөгөө хүн шууд ингээл бодлоороо өнгөрснөө ингээд бодоод яг л чиний хэлснээр би үхээс өмнө хэрэг болж чадлаа. Миний нүглийг дөнгөжл хөнгөлж чадна гэж найдаа гэж шууд ингээл хоолойноос гидснээс шууд нэг бичиг баримт харахад ирдэг. Нөгөөдгийг харсан ингээд бүх хүмүүс гайхал дотроо хадгалах техник гэж нэг бичиг баримт харгаалсан нөөтөнтэй Нончоохоо шууд Элдний хаан шууд гайхал шууд ингээл дайрдаг. Нөгөөдгийн шууд мантахаас өгөө шууд хамгаалал. Эснэр энэ чавдар дуустдаг хаа. Тэг ингээд дараагийн чавдраас бүр бас амар сонирхолтой болж эхлэв шүү. Тэгээ бас зарим нэгэн хүмүүс нь энийг ярьсан гэдлээ. 93 дугаар чавдар хүртэл нь бол ярьсан шүү. Би 94-өөс нь авахгүй л ярьж байгаа шүү. Тэр ингээд чавдруудаа мэдхгүй, бүлгүүдээ мэдхгүй юм байж амар удлаа орж ирээд байгаа бас тэгээд эхнээс нь үзэж байгаа бол бас скиплээд байлгүй ингээд урагш нь явуулаад дэлгүй нэгэнгүү бол сонсоод явчихвал бас их ойлгомжтой байгаа шүү. Тэгээд үзэж байгаадаа баярлалаа. Цабаан дараа лайкан дараа үзэж байгаа хүмүүстээ хэрэг баярлалаа. Тэгээд бас ер нь бол би ингээд хүний хийсэн юмыг давтаж бол хийгээгүй байгаа шүү. Мардын элдний домог дээр бол тэгээд үзэж байгаадаа баярлалаа.